Тэгвэл хүнсний хаягдлаа бууруулснаар хэр их мөнгө хэмнэх боломжтой вэ гэсэн судалгааг Чехийн зарим эрдэмтэд хийсэн гинэ. Хүнсний бүтээгдэхүүний үн нэмэгдэхийн хэрэгээр хэрэглэгчид хэр их хоол хүнсний хаягдал гаргаж байгааг, энэ нь эдийн засгийн хувьд ямар зардал үүсгэдгийг Прагийн эдийн засгийн их сургууль, Брно дахь мэдээллийн их сургуулийн эрдэмтэд болон Захара нийтлөө буюу хүнсээ хэмнэе гэдэг холбоо хамтран өрхүүдийн хаягдал хоол хүнсний өртгийг тооцоолж гаргасан байна. Чехт хүнсний хаягдлын хамгийн найдвартай тооцогдох өгөгдөл буюу Мэдээллийн их сургуулийн 2019-с 2022 оны хооронд цуглуулсан өгөгдөл дээр тулгуурлын энэ тооцоог хийсэн ба ингэхдээ зөвхөн орон сууц хорооллын хог хаягдлыг судалсан гинэ. Учир нь хотын болон орон нутгийн байшин хорооллынхон хүнсний хаягдлаа бордоонд ашиглах нь түгээмэл байдаг юм байна л да. Мөн орон сууц хорооллын хүнсний хаягдлыг авч үзэхдээ яс, өндөгний хайлс зэрэг зайлшгүй хаягдлыг бас хасч тооцсон юм байна. Үр дүнд нь нэг хүн жилд дунджаар 53 кг хүнсний хаягдал гаргадаг гэж гарсан байна. Мэдээллийн их сургуулийн нарийн тооцооллын ачаар угаалтуур болон 0 руу асгасан хүнсний хаягдлыг ч гэсэн энэ тооцоололтоо багтаасан гинэ. Ингээд гарсан үр дүн дээр нь эдийн засгийн их сургуулийн эрдэмтэд эдийн засгийн тооцооллыг нь хийсэн ба ингэхдээ хүнсний бүтээгдэхүүний өнгөрсөн жилүүд дэх үн болон 2023 оны үнийг Чехийн статистикийн алба, Чехийн төв банкны тайлан болон прогноз дээр үндэслэн бодсон байна. Маш олон төрлийн хүчин зүйлсийг хамруулан хийсэн уг тооцооллын үр дүнд нэг хүн жилд дунджаар 3519 кроны хүнсийг хаягдал болон гаргадаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн гинэ. Өрхийн хувьд авч үзэх юм бол 2 том хүн 2 хүүхэдтэй өрхийн хувьд нийт дүн нь 14076 крон болж ин гэж шүү. Танах өнгөрсөн жил 14000 крон хайцсан байж тээ зулаа. Гэхдээ энэ нь хардаа миний бодлоор Монгол хүмүүс учраас нэг тийм уламжлалт байдлаараа одоо би жишээ нь Монгол хоолол гэртээ хийждээ шүү дээ. Тэгэхээр харьцангуй нэг хаягдал багтай хоол унд хэрэгэлдэг байна даа гэж би бас яг дотроо бодож байна. Энэ мэдээг ингээ харж байгаад. Яг үнэ. Хүнсний материал сонгохдооч тэр хийхдээч тэр эдэхтэйч тэр ер нь хаягдал гарахгүй. Тэгээ одоо бас би яг ингээ ажиглахаар 7 хоног болгоны нэг тогтсон өдөр бид нөө хогнуудаа ингээд хогийн савндаа игээд гаргадаг шүү дээ тий айлууд. Тэгэхээр манай хогийн сав арай юм нөгөө ам нь ингээд ангаагаад нэг халиад байхгүй их хөвтэйхэн заяа баг хогтой байгаад идэг байхгүй юу. Бус дайлуудынх нөгөө ингээд ламан дэше онгооцсон ингээд хальцсан л байгаа шүү дээ тий. Тэгэхэд манай хог би жишээ нь одоохондоо нөгөө бүтэн ингэж ангилж хайж чадахгүй байгаа. Тэгээд нийт англиагүй нийт хог хаягдал маань хар хогийн савнда яг л ингээд таардаг. Ангилж байгаа бол би бүр мундаг болох гэдэг байгаа байхгүй юу? Угаасаа монголчуудын нөгөө яг хоолны хэрэглээ нь бол тийж хаягдал багтай байдаг болохоор энэ дээр манайх арайч 14000-ыг хаяаг баха. Айгу бардам хэлсэн те. Бид нар ч тэгэл хоолоо үлдээгээл хоолоо хаяхан бол өстой амны ишг нь ар дээрээ гарна гэлдэгдэг шүү дээ. Би ч гэсэн ер нь тийм алгадуулна шүү дээ. Хоол мол хайдаг ерөөсө миний нэг ганц хаях гад байдаг зүйл нөгөө 1 литр сүү авчаараа тэрийг хугацаагийн дуусахаас өмнө дуусгаж амждаггүй. Тэгээд нөгөөдхөө асгаж чадахгүй ингээ байлгаж агаад тэгээд эдэм хийж нэг юм санаа амардаг. Бас шууд асгачих чадахгүй. Тэгээд сүүлийн үед ерөн зүгээр нөгөө жижиг савтай цөцгий авдаг болсон. Би сүүг ерөөсө зөвхөн кофе хийх гэж л авдаг байхгүй юу? Тэгэхээр 1 литр сүү яалтчгүй ихтэй байгаа болохоор зүгээр жижигхэн савтай цөцгий авдаг. Бис амар инээд юм гэн санчлаа. Хаягдалгүй гэхэд бас арай та нарт идэг өнөө шоколадны крем ч юм уу юм шилтэй баран авчаад ингээд дуусгаар нь би дээр нь халуус хийгээд уудаг байхгүй юу? Тийш үү. Тэг. Цай игээ зайлаад уудаг штэ. Би бүр ер нь бол яг шилнүүдээ тэгээд цэвэрлэж өөрөө уудаг гэсэн чинь сая манай хүүхдүүд яа нэг шоколадны крем дуусснаа мэж давсаа хийж. Тэгэхээр ч одоо чи байгальтай ээлтэй амьдарч штэ чи одоо. Хүнсний бүтээгдэхүүн битгий л одоо нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн шүү дээ. Савн, шампунь, нүүрний тос мосыг би бүр ингээд савыг нь дундуур нь зүсээд хуруугаар ингээд арчаад юу ч болгож хайдаг шүү дээ.
нүүр угаадаг савн маав ч юм уу, тэгээ тос мос ч юм уу. Тэгээ гоо сайхны юмнууд ингэ авсан чи таарахгүй байна шүү дээ. Таарахгүй байсан ч хамаагүй хэрэгэлдэг наасан. Өөрийнхөө арсыг тааруулах гэж үрж чичрээд тэгээд тэрийг хэрэглэж яаж хийж байгаа савын дуусныхын дараа тэгээд тэр нэг юм сав мав хоосрох мэдрэмж ихтэй амар гоё байдаг надад. Яг ингээд юм бүрэн гавь байгуулсан юм шиг үү? тэгээд бүх юм ингээд дуус. Бичээний уутыг ингээд сэгсэрч мэгсэрдэг. Гэтэ бид нар бол үнэхээр хаягдлгүй амьдарч чаддаг хүмүүс байх шүү. Би л энийг тийм өлөн гэж ерөөсө боддоггүй айгу бахархалтай байдаг ш тийм юмда зуршилтаа. Тэгээ нүгээрээ одоо бахархаж Байгальтай байдаг шүү дээ. Хүмүүс эдийн засгийн тооцоол гаргаад байна цаан чинь те. Гэтэл бид нар яасан химнээд байна. Чиний хувьд 14,000, миний хувьд 3,500 крон тий хайжсэн доролт хийгээл хэвээр нэрээ шавхаал хэрэгжилжсэн. За тэгээд энэ тооцооллоор гаргасан энэ үр дүнг нь нөгөө Захара нийтлөө буюу хүнсээ химний холбооныхон 2023 онд зохион байгуулах ажлуудаа ашиглахын гинэ. Жишээлхэн бол эднийх 9 дугаар сард бүтэн сарын хугацаатай аян өрнүүлэхээр төлөвлөж байгаа ба энэ аяныхаа хүрээнд иргэдэд хүнсний хог хаягдлын сөрөг нөлөө тэдгээрийг хэрхэн бууруулах талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм байна гинэ. Хоёлаа баг энэ дээр нь очиж туршлагаасаа хуваалцсан байна шүү. Савын ингэ зүсээд ингээ хуруугаараа шавхаад авдсан шүү дээ.